Трапец методын програм дээр математ өдөөжингөө уртаасаа мөн ачааны массаас хэлбэлцэж байгаа хэлбэлцлийн өнцгөөс хэрхэн хамаарах талаар туршилтыг яаж чадлаар төвлөрөн хэрэглэе. Нэгдүгээр тохиолдолд утасны уртаас хэрхэн хамаарлыг судлахдаа ачааны масс болон хэлбэлцлийн өнцгийг тогтмол байлгана. За ингээд эхний тохиолдолд 1 м урттай утсан 0.1 кг жинхэнэ масстай ачааг өгөөж дэлхий дээр гэж тооцсон уралдын фон зэрэг гэж авч үзсэн байна. За энэ үеийн хэлбэлцлийн үеийг нь тодорхойлъё. 5 градусаар ингээд энэ хэлбэлцлийн үе бол 2,70,000 секунд. За тэгээд утасныхаа уртыг өөрчлөөд 0.9 м дээр хэмжилтийг дахин татъя. За нэг 5 градусаар хэлбэлцүүлээд үеийг хэмжиж авнаа. Ингээд үе бол 1,10,940 секунд гарч ирсэн байна. За энэ мэтчилэн утасны уртыг өөрчлөн туршилтыг гүйцэтгэх юм. Хоёрдугаар тохиолдолд ачааны массаас хэрхэн хамаарахыг судлахдаа массын хэмжээг өөрчилнө. 0,12 кг дээр 0,9 м тохиолдолд үеийг тооцъё. За мөн өнцгийг бол тогтмол байлгана. За энэ хэлбэлцлийн үе маань 1,10,939 секунд. За ингээд массыг дахин өөрчлөе. 0,14 кг дээр 5 градусын өнцгөр хэлбэлзүүлэн үеийг хэмжүүлж авъя. 1,10,940 секунд гэж гарч ирж байна. За тэгэхээр энэ мэтчилэн массыг өөрчлөн хэмжилтийг бол татан гүйцэтгэнэ. Дараагийн тохиолдолд хэлбэлцлийн үеийн өнцгөөс хамаарахыг судлах туршилт юм. За энэ тохиолдолд хэлбэлцлийн үеийн тодорхойлохдоо өнцгийг нь өөрчилж үзнэ. За тэгэхээр 10 градусын үед үе их өөрчлөгдөж байгаа гэдгийг судлах юм. За ингээд нэг тохиол 10,9,603 секунд гарсан байна. За тэг мөн өнцгийн хэмжээг нь өөрчилж өгнө. 15 градус дээр үеийг тодорхойлъё. За ингээд үе нь 10,9,100 секунд гарсан байна. За энэ туршилтыг татан гүйцэтгэв.